Бүгдний өнөөдрийн мэндийг хүргэе. За бид нар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр одоо төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгож байна гэх тийм ээ. Энэ асуудалтай холбоотойгоор тодорхой баримт нотлохотой одоо тодорхой гарсан одоо хуулийн байгууллагаас гарсан шийдвэрүүдээр тулгуурсан мэдээллийг өгье гэсэн байдлаар өнөөдөр та бүхний цуглуулсан юм аа. За би энэ өөрсдийнхөө хамт ирсэн хүмүүсийг танилцуулъя. За энэ хүнийг бол Ганбаатар гэдэг одоо тэр 60 тэрбум төгрөг дотор оролцсон гэж одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа энэ асуудалд холбогдоод байгаа хүн байгаа. За миний бие бол одоо Ганбаатарын хууль эрхийг одоо хуулиар олгоцсон эрхийг нь хамгаалах зорилготой өмгөөллийн гэрээ байгуулж оролцож байгаа өмгөөлөгч Инхтай ам гэж хүн байна. За миний энэ л сууж байгаа хүн бол Амар сайхан хуульч байна. За ингээд бид гур бол энэ асуудлуудыг бол та бүхэнд бас тодорхой ярьж өгье. Энэ талаар ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол бид нар бол урд өмнө бол ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа. Одоо энэ бол одоо өгөх цаг нь тодорхой болсон байна гэдэг байдлаар бид нар бол энэ асуудалд бол хандаж энэ асуудлаар өнөөдөр та бүхэнтэй бол бас мэдээлэл өгөх зорилготой цуглуулсан юм аа. За тэгээд та бүхний хүрэлцэн ирсэнд баярлалаа. За ер нь бол та бүхэн бол санаж байгаа байх. Энэ 60 тэрбум төгрөгийн асуудал гэдэг энэ асуудал маань ер нь өөрөө хизээнээс үүсэж гарсан бэ гэдэг асуудал тийм ээ. 16 оны сонгуул болгочих энэ явцад бол энэ 60 төрийн албыг бол наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох гэж байна гэдэг бол одоо их сурвалжин тодорхойгүй ийм эвлүүлэг хийсэн одоо материалыг бол Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэжимэн анх хэвлийн баг хурал хийлгэж энэ асуудлыг бол гаргаж иж тавьсан байгаа. За энэ үед ч бол одоо манай үйлчлүүлэгчийн зүгээс ч бол бас гайхаж байсан. Энэ одоо ийм асуудал болоогүй байхад ягаад ийм асуудлууд гараад байгаа юм бэ гэдэг асуудал дээр. За энэ байдлаараа бол манай үйлчлүүлэгч бол одоо хууль хяналтын байгууллагуудад бас хандаж энэ асуудлаа бол шалгуулахыг бол нэн тэргүүнд тавьсан. Одоо энэ асуудлыг бол зөв үү буруу юу гэдэг асуудлаа бид нар өөрсдөө тайлбарлаад авах биш. Тодорхой шалгадаг одоо хүний эрхийг хангаад ажиж байдаг энэ байгууллагууд руу бид нар хандах зөв юм байна гэсэн байдлаар бол хандаж цагдаагийн байгууллагад хандсан. За энэ байдлаараа бол шалгуулад явж байгаа энэ процедур дээр бол та нар одоо санаж байгаа бах. Арчилсан нам болон тухайн үед одоо их хурлын сонгуульд оролцож ирсэн арчилсан нам болон Монгол Ардын хувьсгалт намын зүгээс бол аливаалтай тэнцэх газарт бол энэ асуудлыг шалгуулах талаар хүсэлт гаргасан байдаг. За ингээд аливаалтай тэнцэх газар бол энэ асуудлуудыг бол тодорхой хэмжээнд шалгасан. За тухайн бичлэгийг одоо үнэхээр эвлүүлэг байдгийм үү эсвэл үнэхээр болсон асуудал байдгийм үү гэдэг асуудлуудыг бол шалгаж тогтоосон байдаг. За энэ хугацаанд бол бид нар бол хууль хяналтын шалгаж байгаа асуудал дээр бол бидний зүгээс бол ямар нэгэн байдлаар улс төржүүлж энэ асуудалд оролцохыг бол хүсээгүй. Иргэн Ганбаатар гэдэг хүн бол зөвхөн өөрийнхөө эрхийг хамгаалах зорилготой энэ асуудалд бол оролцож явсан. За энэ байдлаар аялалтай тэнцэх газар бол шалгаад тодорхой шийдвэр гаргасан байдаг. За би энэ шийдвэрийг бол та бүхэнд бас харуулъя. Одоо бидэрт бол энэ байж байна. Энэ 2016 оны 8 сарын 2-ны өдрийн 208 дугаартай нийслэлийн прокурорын газрын тогтоол гарсан байдаг. За би энэ тогтоолыг бол та нар ерөнхийдөө бас энийг бас мэдж байгаа. Хэвлэл мэдээлэлээр бас гарч ирсэн. Энэ тогтоол дээр энэ тогтоолыг гаргах үндэслэл нь бол тогтоох хэсэг дээр ямар юм гаргаад байгаа юм бэхээр арьсан намын дарга Зээнх бол Монгол Ардын хувьсгалт намын сонгуулийн төв штабын ерөнхий менежер Эрдэнэжимэн нарын гаргасан Монгол Ардын намын дарга Инх бол нийслэлийн намын Монгол Ардын намын дарга Цэ Сандуун зөвлөх Ганбаатар нарын хоорондоо ярьсан төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай сонгуульд яаж мөнгө босгож оролцох дараа нь албан тушаалыг нь хэрхэн наймаалцах талаар хоорондоо ярилцаж буй бичлэгийг 2016 оны 6 сарын 24-ний өдөр олон нийтэд ил болгож улмаар захин орчинд тараагдсан үйл явдал болсон. Дээрх дурддагдсан бичлэгээр ил болгосон үйл явдал нь элтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх хийж эрүүгийн хууль заасан албан тушаалын гин тэргийн шинжийг агуулсан байж болзошгүй байх тул уг асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө гэсэн энэ гомдлуудыг бол гаргаж өгсөн байна. За энэ асуудал дээр нь бол энэ нь гин тэргийн шинж алгаа, энэ бичлэг нь бол эвлүүдэг байна гэдэг асуудлуудыг бол тогтоосон байдаг. За эвлүүдэг байсан энэ бичлэгийг нь бол эвлүүдэг гэдэг асуудлыг бол одоо шүүх шинжилгээний хүрэлэнгийн 43-74 гэсэн тоо дүгнэлтээр бол энэ бол одоо тодорхой хугацаануудад эвлүүлэг орсон ийм материал байна гэдгийг бол
дүгнэлт гаргаж тогтоогоод үүний үндсэн дээр бол 2016 оны 8 сарын 2-ны өдрийн 208 дугаартай тогтоол нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж тийм ээ энэ татгалзах үндэслэл нь болохоор Эрдэнэ Жамингийн өөрийнх нь гаргасан төрийн албыг одоо 8-aalцж 60 тэрбум төгрөг босгох гэж байна гэсэн гомдлоор авилгалтай тэмцэх газар шалгасан байгаа шүү дээ энэ асуудлыг. Энэ асуудлыг одоо 60 тэрбум төгрөгийг босгосон тогтоогдоогүй. Авилга албан тушаалын гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэсэн ийм үндслээр бол прокурорын тогтоол гаргаж бол энийг хэрэгсэхгүй болгосон. За энэ хэрэгсэхгүй болгосон тогтоолыг нь бол гарсан даруйд нь энэ хоёр намын одоо гомдол гаргасан этгээдүүдэд бол хүлээлгэж өгсөн байдаг. 7 хоногийн дотор энэ гомдлоо одоо иш зөвшөөр шийдвэрийг иш зөвшөөрвөл 7 хоногийн дотор одоо дээд чатны одоо байгууллага прокурорын байгууллага гомдлоо гарах хэрэгтэй шүү гэдэг асуудлыг бол тавьсан байд юм аа. Гэтэл бол энэ хүмүүс бол тухайн үед бол ямар нэгэн байдлаар бол гомдол гаргаагүй. Энийг бол хүлээн зөвшөөрсөн. Энэ шийдвэр зөв байна гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн байдаг байна. За энэний үндсэн дээр бид нар бол за хууль хяналтын байгууллага шалгаад нэгэнтээ шийдвэрлсэн байгаад бол Ганбаатар гэдэг хүний нэр хүнд энэ дээр хөндөгдөд байна гэдэг асуудлаар нь бол Иргэн Ганбаатар гэдэг хүн өөрийнхөө нэр төрд халдлаа гэдэг байдлаар бол иргэний хэргийн хаан улд үргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд бол хандсан. За энэ шүүх бол энэ асуудлыг авч хилэлцсэн шийдвэрийг бол гаргасан. За энэ шийдвэр нь бол одоо 2017 оны 6 сарын 2-ны өдөр гарсан энэ шийдвэр байгаа. За та бүхэн энэ дээрээс юуг нь харж болно. За энэ шийдвэр дээр юу гаргаад тогтоогод байгаа юм бэ гэхээр энэ их сурвалжин тодорхойгүй эвлүүлэг хийсэн материалаар одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр засаж Ганбаатарын нэр төрийг утаасан ийм үйлдэл болжээ. Ийм учраас одоо Эрдэнэ Жамингийн буруутай байна гэдэг байдлаар бол нэр хүндийг нь одоо сэргээ гэдэг асуудлыг бол шийдвэрлэж өгсөн юм. За энэ шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр бол одоо хүчин төгөлдөр болчихсон байгаа. Энэ тал дээр бол ямар нэгэн гомдол гаргаагүй хариуцагч талаас. Энэ асуудал дээр бид нар бол одоо тухайн үед нь бас хэтрхийг улс төржүүлээд яг энэ бас сонгуулийн үе болж байгаа учраас энэ асуудлыг бид нар хөндөд яах вэ? Нэгэнтээ л иргэн гэдэг хүнийхээ хувьд бидний явж байгаа үед энэ асуудлыг бид нар бол орхиё гэсэн байдлаар орхиж явсан. За энэний дараа бол та бүхэн өөрсдөө мэдж байгаа тийм ээ. 90 минутын бичлэг гарч ирсэн. За саяхан ингээд 40 минутын бичлэг гэдэг ингээ гарч ирээд байдаг. За бидний хувьд бол өнөөдрийн хувьд бол бид нар энэ нэгэнтээ шүүх хууль хяналтын байгууллага шийдээд гарцсан шүүхийн шийдвэр гарцсан асуудлуудыг бид нар та бүхэнд мэдээлж байгаа. Цаашдаа энэ 90 минутын болоод 40 минутын асуудлууд дээр одоо 90 минутын асуудал дээр бол одоо эрүүгийн хэрэг үүсгээ шалгаад явж байгаа. Энэ хууль хяналтын байгууллага шалгаа шийдвэрсний дараа бид нар энэ асуудал дээр Ганбаатар гэдэг хүний эрх ашиг хөндөгдөд байна уу үгүй юу гэдэг энэ асуудлуудыг бид нар гаргаж ирж тавина. Ер нь бол мэдээж эрхээ хамгаалах үүднээс бид нар бол энэ асуудлуудыг гаргаж ирж тавина. Энэ гол нь бидний хувьд бол ерөөсө баримталж байгаа зарчим бол хууль хяналтын байгууллагын шалгаад байгаа асуудлыг бид нар одоо шалгаж байгаа асуудал дээр нь бид нар ямар нэгэн байдлаар улс төржүү чиглэл мэдээллийн хэрэгслэр ингэж сенсац дийдэхийг бол үнэхэндээ хүсэхгүй байгаа. Энэ бүх юмыг шалгаад дууссаны дараа бид нар асуудлуудыг тавина гэж бидний бол харж байгаа. За ингээд ер нь ингээд та бүхэн ингээд ер нь бол ингээд анзаараад байхад бол энэ асуудал бол нэг сонгуульд өгөхөөр л нэг ийм асуудал босгож ирдэг. Тэгээ улсын хурлын сонгуул гэж ингээд асуудал хөндөгдөөл улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй болоод ирсэн энэ үед бол 60 тэрбум төгрөг гэл нэг асуудлыг хөндөөл гаргаад ирсэн. Тэгээд бүтэн жил чив чимээгүй байж ирсэн л дахиад ерөнхийлөгчийн сонгуул болохоор нөгөө асуудлаа дахиж гаргаж ирж тавиал дахиад нэг бичлэг гаргаж ирэл нэг эвлүүдийг хийжсэн ингэсэн гэл ингээд асуудлууд нь үүсээд идэг. За энийг нь бол та бүхэн бол энэ дээрээс бол надад хэлүүлдэггүй бас ажиглаж л байгаа энэ асуудлууд. Тэгээ одоо 40 минутын бичлэг гэж гарч ирээд байна. Энэ асуудлууд нь ямар асуудал байдгийг одоо энэ дээрээс бид нар бол одоо яг энэ асуудалд оролцож байгаагүйгийнхээ хувьд бол манай үйлчлүүлэгч бол энэ дээр бол маш их харамсаж байна. Тэгэхээр одоо бол ер нь бол Ганбаатар бол одоо өөрөө бас энэ талаараас тодорхой тайлбар өгөх байх. Одоо ерөнхийдөө юу болсон асуудлуудаа тий яриад. За. За сайн байцгаана уу. За би энэ Монгол Ардын намын төрийн албан тушаалыг одоо зарж борлуулж 60 тэрбум төгрөг босгох гэсэн энэ асуудлууд холбогдоод байгаа Ганбаатар гэж юм байна. За би бол Монгол Ардын намын гишүүн
нийслэлийн намын орооны дарга Ц Сандоо гэж хүний зөвлөхийн сонголт ажлыг хийж байгаа. За энэ хугацаанд бол одоо бол жил гарan хугацаанд бол би энэ авилгалтаа тэмцэх газар тагнуул тэгээ энэ цагдаагийн байгууллага гэдэг хууль хяналтын байгууллагууд бол одоо тайлбар мэдүүлэг өгөөд өнөөдөр хүртэл одоо ингэ явж байна. А энэ нь бол цаашаа дамжираад одоо өгшөөл шалгалтууд ингэ хийгдээ явж байгаа. А энэ хугацаанд яагаад одоо энэ хэвлэл мэдээлэл энэ юмд хандаагүй юм бэ гэвэл надад бол энэ хууль хяналтын байгууллагууд бол хууль сануулсан. За ийм одоо хэрэг бүртгэл өшөө дээр нь одоо энэ хэргийг шалгаж байгаа үйл явц явж байгаа үед ямар нэгэн байдлаар олон нийтэд одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарцах нь бол одоо оройтой шүү гэдэг ийм юмыг бол надад хэлсэн. За би бол хууль дээдлсэн. Нөгөө талаар бол иргэн хувийнхаа хувьд улс төртөө энийг холихгүй үнэн мөнд нь яг хуулийн хэмжээнд ямар хэмжээд тогтоогдох вэ? Тэр хэмжээгээр нь одоо хуулийг хүндэтгэж би өнөөдрийг хүрсэн. Тийм учраас надад одоо хэвлэл мэдээлэлээр хандаж одоо энэ мэдээллийг хийх одоо тийм болцоо байсангүй. Өнөөдрийн хувьд бол одоо энэ маань бол одоо хэрэгсээ хэтэрлээ. За одоо 16 он гэхэд бол одоо 2 минутын юм гаргаж ирэл тавьж ирсэн 16 оны сонгуулиар. Тэгсэн чинь одоо 17 оны сонгуулиар 90 минут болцсон явж байна. Одоо энэ 20 онд одоо 900 минут болох юм уу? Одоо 40 минут гэж гаргаад ирж байна. Хувь хүнийхээ хувьд энэ яг нөхцөл байдал ямар байдлаас үүсвэ? Энэ юмнууд нь үнэхээр болж исэн юм уу юу гэдэг. Энэ үнэн бод мэдээллийг одоо өнөөдөр өгөхгүй болохгүй байна гэж үзээд өнөөдөр би бол анхудаа хэвлэл мэдээллийг хандаж байгаа. Тэгээ энэ үнэн бод мэдээллийг өгье гэж өнөөдөр энэ хэвлэлийн богролд ирсэн юм аа. За би бол ер нь нэг хоёрын асуудлыг л одоо би бодитоор танарт одоо баримтан дээр тулгуурлаад хэлье гэж бодож байгаа. Нэгдүгээрт бол одоо энэ Дорж Зодуу гэдэг хүн бол өөрийнхөө хийж ирсэн, өөрийнхөө хийсэн стратеги энэ санхүүгийн схем тийм ээ. Одоо төлөлгөө одоо намын одоо стратеги төлөлгөө санхүүгийн схемийг бол өөрөө хийгээд ирсэн. Энийгээ биднээс санал болгож ирсэн болгож ирсэн. Биднээс энэтэй тайлбар танилцчихсан. Тэгээ яг үннийг хэлэхэд бол одоо энэ сүүлдээ өөрийнхөө хийсэн юмыг биднээсийг хийсэн болгоод тэгээд одоо манад ажиллаж байх хугацаанд байж хахад би олон хүнтэй уулзж ирсэн. Намынхаа ч улсуудтай, энгийн ч улсуудтай уулзж ирсэн. Энэ уулзалт бүхэн тэр Дорж Зодуу гэдэг хүн байсан. Тэгэхэд тэр бичлэгээ нийлүүлээд бүгдийг эвлүүлээд одоо ингээ эвлүүлэх хийгээд одоо энэ 90 минут бол 2 минут нь 90 минут болоод 90 минут нь 40 минут болоод одоо хэд болохыг бол би мэдэхгүй байна. Ингээ яваад байгаамаа. За ингээд энэ одоо ерөнхий төлөвлөгөө энэ санхүүтэй холбоотой схемүүдийг бол надад бол зөндөө танилцуулж байсан. Намайг одоо улсуудаа танилцуулаач намд одоо ялах юм бол одоо та нарт энэ аягүй чухлаа гэдэг юмыг бол өөрөө танилцуулж байсан. Одоо бол телевизээр болохоор би тийм хэмжээний мэдлэггүй чадваргүй гэж яриад байгаа. Би өнөөдөр манай компанид ажилд орохдоо албан ёсоор CV-г өгсөн. CV-г нь би өнөөдөр сэтгүүлчдэд тарааж өгнө. Энэ дээр энэ хүн ямар хэмжээний мэдлэг боловсролтой, ямар хэмжээний чадвартай, ямар хэмжээний одоо санхүүгийн мэдлэг боловсролтой хүн бэ гэдэг нь бол тодорхой гарах байхаа. Тэгэхээр би бол баримтан дээр тулгуурлана. За өнөөдөр болохоор ийм болж байгаамаа. За ер нь бол яг уу ийм уулзалт болсон уу болсон. Би энийг өнөөдөр бод дүнээр нь хэлье. Миний өөрийн одоо авч явдаг миний өөрийн компани Шинэ Монгол Хаад группийн 4 давхарт энэ уулзалт болсон уу? Болсон. Энэ уулзалтаар бол юу вэ гэвэл ер нь бол нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө тэр Дорж Зодуу хийж ирсэн төлөвлөгөөг биднээс нийслэлийн намын хорооны үйл ажиллагаатай яаж явах вэ? Энэ одоо хэрэг болох юм уу гэдэг дээр удирдлагууд биднээс санал болгож ярилцсан юм байгаа. Энд бол одоо энэ Дорж Зодуугийн хилээд байгаагаар энэ бичлэг дээр тавиад байгаа энэ улсууд бол байгаагүй. Харин яагаад жинхнээрээ байсан улсуудынх нь одоо энэ дуу авинд гардгүй юм? Яагаад энэ байсан улсуудын энэ хүн хилдэггүй юм гэдэг надад одоо өнөөдөр их сонирн байна. За энэ танилцуул уулзалт бол Шинэ Монгол Хаад группийн 4 давхарт бол болсон. За энэ болж байхад бол нийслэлийн Монгол Ардын намын 16 оны сонгуульд яаж бэлдэх вэ?
нийслэлийн намын орооны үйл ажиллагааг яаж одоо өндөр түвшинд гаргах вэ? Олон нийт рүүгээ хандсан ямар үйл ажиллагаа хийх вэ гэсэн ийм эсхийн төлөвлөгөөнд биднээс ярьж ирсэн. Энэ дунд бол Дорж Зодов өөрийнхөө тэр өөрийнхөө хийж ирсэн ерөнхий төлөвлөгөө тэр юмнуудаа бол ярьж танилцуулж ирсэн. Энэн дээр бол харин өнөөдөр бод дүнээр нь хэлэхэд байсан улсууд нь энэ телевиз араажуу нэвтрүүлгээр гараад байгаа улсууд биш ээ. Нийслэлийн намын хорооны дарга Сандуу өнөөдрийн шадар сайд хөрөлсөх манай намын гинсэг амар баясгалан оюун эрдэн Дорж Зодов Ганбаатар гэсэн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэй энэ хурал бол болсон. Энэ уулзалт ярилцлага болсон. Гэтэл энэ улсууд маань өнөөдрийн хүртэл тэр санхүүгийн схемтэй холбоотой, тэр төрийн албыг зарж өргөхтэй холбоотой тийм асуудал яригдаагүй гэдгийг энэ хөрөлсөх энэ оюун эрдэнэ гишүүн амар баясгалан гисэг яагаад өнөөдрийн хүртэл одоо ярихгүй энэний төлөө дуурахгүй байгаа. Өөрт насч ус 48 сүрчлээ. Ингээд орсон юм байнамаа. За тэгээд одоо хууль хяналтын байгууллага өнөөдөр энэ Дорж Зодов яриад байгаагаар өнөөдөр одоо манай намынхан ч бас ярьж байна. 60 тэрбумтай холбогдуулаад ярьж байна. Энийг өнөөдөр энэ Дорж Зодовын танилцуулсан ерөнхий төлөвлөгөө схем энийг сонссон үзсэн нь буруутгах юм бол тэгвэл тэнд сонсч ирсэн хөрөлсөх шадар сайд хөрөлсөх их хурлын гишүүн оюун эрдэнэ манай намын гинсэг амар баясгалан тэгвэл энэ улсууд бас л буруутгах юм билгүй дээ л гэж би одоо бол бодож байгаа. Харин энэ улсууд яагаад өнөөдөр намынхан нэр хүндийг өнөөдөр тэгээд дээр нь өөрсдийнх нь байсан тэр уулзалтын дээр гарч байгаа юм худлаа яваад хахад энэний төлөө үнэн бодтоор мэдээлэл хийхгүй байгаад би жоохон харамсаж байгаамаа. За энэ уулзалтаас хойш бол хоёрдугаарт нь бол одоо бодит үний юмгүй л Дорж Зодов гэдэг хүн энэ уулзалтаас хойш 10 хоногийн дараа бол над дээр энэ санхүүгийн схемийг бүр наривчлаад хийсэн ирээд над танилцуулж ирсэн. Энэ уг хэлэхэд би санхүүгийн өндөр хэмжээний боловсролтой биш би эргэцүүлж мэрэгчлээ. Би бол ойлгоогүй. Эхний удаа бол ерөнхийд нь хараад биднээс хоорондоо бол тэрийг яриад тоглож исэн юм байгаа. Өнөөдөр энэ 40 минутын бичлэг гэдээ гараад байна. Яагаад энэ Дорж Зодов гэдэг хүний өөрийнх нь энэ яриа нь байхгүй юм. Би тэгээ энэ дээр Сандууг оруулаад байгаа. Сандуу гэж хүн ерөөсөй байгаагүй. Дорж Зодов надад энийг танилцуулаад цаашаа та дарга нартай танилцуулж хэлж өгөөч гэж ойлгуулах гэж оролж исэн юм би. Тэр үед биднээс хоорондоо яриад одоо тоглож исэн те ийм их мөнгө босгох юм байна, тийм юм босгох юм байна. Ингэх юм бол алах юм байна штэ гэдэг юм ярьж исэн юм байгаа. Тэр ярилцлагыг бол би өөрөө мэдэж байна. Хоёулаа сууж байгаад ярьж исэн учраас. Тэгэхэд өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр л одоо ингээд сонгуул болоод ирэхээр ямар нэгэн хэмжээгээр л одоо энэ үйл ажиллагаа яваад одоо улс төрийн үйл ажиллагаа яваад ирэхээр энийг гаргаж ирдэг. Гаргаж ирэхдээ дандаа огт байгаагүй. Тэгвэл яагаад энэ хүн Дорж Зодов гэдэг хүн тэр байсан улсуудыг гаргахгүй байгаа? Тэр байсан улсууд би түрүү хэллээ шүү. Энэ улсууд байсан яагаад энэ улсуудаа гаргахгүй? Энэ улсуудын тийм бичлэг хийсэн бол дуу хоолойг нь яагаад гаргахгүй байгаа? Яагаад эндээс шал өөрөөр одоо тэр инх болт гэж намын даргаыг оруулаад Сандуу гэдэг хүнийг оруулаад ингээд байгаа юм байна. Тийм л одоо үнэн шударга хүн бол тэр уулзалтанд орсон тэр улсуудын тэр бичлэгийн зурагтаа тэг гаргаад иргэлээ. Тэгээ дандаа улс төрийн зорилгоор дандаа сонгуул үеэр энийг гаргаж ирдэг. Тэгээ ямар нэгэн намд очиж одоо энийг тайлбарладаг, энийг зардаг ч юм уу, үрдэг ч юм уу ямар нэгэн хэмжээгээр холбогддог. Тэгээ энийг бол эх орон шударга хүн гэж тайлбарлаад байдаг. Ийм юмнууд явж байгаамаа. Тэгээд энэ бол өөрөө бол надад анх бол танилцуулгахдаа бол юу байггүй л энэ бол Оросын холбооны улсад одоо хэрэглэгддэг схем санхүүгийн. Энийг бол одоо 12 онд бол ардсан нам бол хэрэгэлсэн. Тэгэхээр одоо 16 онд бол нэлээ одоо хүчтэй том сонгуул болно. Танаа нам бол энэ схемийг аваад ашиглаад ингэ явах юм бол одоо сонгуульд бол ялах магадлал өндөр шүү гэдэг юмыг тайлбарласан. Мэдээж хэрэг энийг цаашаа намын удирдлагуудад танилцуулж өгөөч, энийг одоо ойлгуулад өгөөч гэсэн. Надтай бол хэд хэдэн удаа уулзаж энийг тайлбарлаж ярилцаж бит хоёр зөндөө олоодаа санал солилцож инээлжсэн удаа бол би. Одоо бол энийг эргүүлээд энэ нь өөрөө одоо Ганбаатараар улс төрийн хэмжээнд Монголд хол явахгүй болохоор дандаа нэр бүхий одоо энэ намын лидерүүдийг оруулж ирж энийг өндөр ахуулах гэж тэгээ эвлүүлэг хийгээд яриад байгаад нь л одоо би бас
харамсаж байгаамаа. За ингээд одоо бодит бол би хоёр үний юмыг бол хэллээ. За энээс цааш бол одоо өнөөдөр хууль хяналтын байгууллагууд энийг шалгаж байгаа. Учираас би бол цаашаа бол одоо бас ярих боломж алга. Мэдээж энэ шалгалтын үр дүн дараа энэ хуулийн байгууллага шалгаад хэн нь одоо үний яриад явсан, хэн нь одоо худлаа яриа яваад байгаа, хэн нь ямар одоо үйлдэл хийсэн гэдэг нь мэдээж нарийн хэмжээ тогтоогдох байх. А энэ үед бол надад баримт материалууд би энийг бол дэлгэд тавина. Тэгээд би одоо хэвлэл мэдээллийнхэнтэй дахиж хандна, албан ёсоор энэ хэвлэлийн байгууллагыг дахиж хийнэ гэсэн юм бодолтой байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бол одоо би ийм юм ярмаар байна. А өнөөдөр дахиад нэмээд нэг хэлгээд одоо энэ Дорж Зодуу гэдэг хүн бол манай компанид орохдоо өгсөн CV. CV нь өөрийнх нь одоо чадварыг одоо өөрийнхөө бичсэн мэйлээр ирсэн CV нь энэ байж байгаа. Энийг би одоо хэвлэл мэдээллийнхэнтэй тарааж өгнө. А өөрөө бол телевизээр ярихдаа бол би ямар ч санхүүгийн мэдлэг байхгүй. Би улс төрийг мэдэхгүй, төрийн албыг мэдэхгүй гэж. Татварын ерөнхий газар даргын ажил хийж байсан надад чинь. Газар хэлтсээр нь ажиллаж байсан дарга энэ дээр бичээстэй байж байгаа. Одоо ч гэсэн цаашаа тэр CV-г өгөө явах юм шиг байлаа. Хоёрдугаар гэх юм бол намын одоо сонгуульд тэр намнаас дэвссэн хүний ерөнхий менежер буюу зөвлөхөөр нь ажиллаж байсан. Намд албан тушаал хашиж байсан юм байна. Ийм олон баримт байгаа гэдгийг энэ хүн мэдсээр байж юунд итгэж ингэж байнгын худлаа яриад байгаа бүх одоо энэ бизнесмен намайг тань. Тий. Оросоос гисүүлээд би явсан. Хоёрдугаарт юу гэлээ? За. За нэгдүгээрт бол миний ярьсан, энэ тэнд ярьсан, өөртөө нь уулзтаад ярьсан ийм яриануудыг эвлүүлээд байгааг би хүний хувьд бол мэдж байгаа. Нөгөө талаар огт байгаагүй улсуудыг оруулж ирээд энэ дотор нь бүтэн одоо ийм нэвтрүүлэг хийгээд байгаа учраас тэгээд би бол энд итгэхгүй байгаа. Энэ бол худлаа эвлүүлэх гэдэг нь бол би өөрийнхөө одоо итгэл үнэмшлээр мэдж байна. Нөгөө талаар үйл Монгол улсын одоо хуулийн байгууллага энэ шинжээч нар дүгнэлтээ гаргачлаа. Тийм учраас би энэ дээр эргэлзэхгүй байгаа. За хөрөсөх оюун эрдэнэ одоо амар баясгалан энэ төр байсан юм уу гэж байгаа. Надад бол нотлог баримт бий. Би өнөөдөр бол зөвхөн одоо энэ зургийг авчирлаа. Энэ зургийг би та нарт үзүүлчихье. За энэ нөгөө нэг дөрвөн давхрын нөгөө яриад байгаа өрөөч. Энэ уулзалтын дараа биднээс одоо хөрөсөх дарга, сандуу дарга тэгээд дээр нь одоо миний бие байж байгаа. Биднээс дараа нь уулзаад дараа нь суугаад ингэж байж байгаа зураг нь. Нөгөө дөрвөн давхраач юу. За энд болохоор сандуу хөрөсөх дарга байж байгаа. За энд болохоор оюун эрдэнэ амар баясгалан байж. За энэ байж. Ийм юм байгаамаа. Тэгэхээр энийг бол нотлог баримтууд бий. Тэгэхээр одоо бол энэ шалгаж байгаа учраас би бол нэмж одоо мэдээлэл өгөх надад одоо боломж алга. Нөгөө талаар үл би эрх зүйн хэмжээнд хуулийн хүрээнд л би одоо мэдээлэл өгье л гэж. За ингээд манай хууль тийм юм бол болоогүй. Тийм юм хийгээгүй. Даваж эхлээд нэмээ. Ер нь бол би түрүү хэллээ шүү дээ. Дорж Зодуу манад ингээд ажиллаж байгаа хугацаанд олон хүмүүстэй уулзж байсан, ярилцж байсан те ийм юмнууд бий. Тэр болгоны бичлэгийг аваад өнөөдөр бол техник технологи хөгжиж байна. Нөгөө талаар гүйл одоо бараг намайг дуурайгаад ярьчихж байгаа хүн байгаа баг. Өнөөдөр манай тэр илэглэлийн хүмүүс гэж байгаа шүү дээ. Одоо ням доржгооч дуурайгаа ярьдаг, бүгдийн дуурайгаад ярьдаг те. Дуурайгаад байдаг ийм улсууд байгаа. Ямар ч хэлбэрээр миний дуу хоолойг бол орлуулж болох юм байна. Техникээр ч хүнээр ч орлуулж болох юм байна л гэсэн би ойлголттой байна. Юмыг хоёр хувааж ойлгох хэрэгтэй шүү. Ингэж юмыг мушгиж ойлгохгүй. Энэ асуудал хэлээд нь шүү дээ. Энэ намын үйл ажиллагаатай холбоотой бүхэл асуудлыг ярьж хөөрж исэн асуудал хурал цуглаан болсон байна шүү дээ. Хизээж энэ уулзалтан дээр 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал яригдаагүй. Энэ төрийн албыг одоо худалдсан, наймаалцсан асуудал яригдаагүй. Энэ асуудлыг бол Дорж Зодуу өөрөө шийдэж хийсэн асуудал юм аа гэдгийг одоо тодорхой энэ асуудлаар хэлж байгаа. За чи юу ярьж?
барихгүй. Би холбоо бариагүй. За энэ дээр би дор цодын шивийг тавьж та бүхэн авчихсан бол эндээс аваарай. А энэ нөгөө юу Үгүй тодорхой энэ хүний ярилцлагууд биш гэдэг Энэ нь ярилцсан. ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ. чи нэг Тодорхой ярьсан асуудлуудыг эвлүүлж байна гэдэг За, энэ асуудыг нөгөө- ярьж байгаа. Миний хоолой биш ээ гэдэг асуудыг хаач хинч яриаггүй. Тийм учраас за энэ өнөөдрийн хэдийн аяг болчихлоо. За баярлалаа. За та бүхний хэлсэн баярлалаа. Бодон тэнд тавьчих шүү.